Энэ бичлэгээрээ би та бүхэнд арифметик хэрэглэгддэг маш олон чанаруудын тухай жишээ үзүүлэхийг зарлаа. Эдгээрээс дурд хаалт задлах чанар, associative чанар, байр суулгах чанарууд байна. Эдгээр чанаруудыг сөрөг тоон дээр хэрэглэж үзье. Харин сөрөг тоон дээр эдгээр чанарууд хэрхэн ашиглагдаж байгааг бодитоор ойлгох нь чухал ба үйлдэл хийхдээ анзаарах хэрэгтэй. Эдгээр нь бүгд хаан актемийн дасгалууд. Эхнийх дээр нь дараах илэрхийллүүдийн айл нь хасах 2 дээр хасах 2-ыг үржих нь 5-аас хасах нь 3-тай тэнцвэ. Мэдээж хэрэг 5-аас хасах нь 3 тэнцүү 2 бөгөөд үүнийг сөрөг 2-оор үржүүлвэл сөрөг 4 гарна. Хариултаас харахад аль нь сөрөг 4-тэй тэнцүү вэ гэдгийг илэрхий байна. Энэхүү бичлэгийн үндсэн зорилго нь хаал задлах чанарыг хэрэглэн тодорхой ойлголтыг авах юм. Эхэлцгээе. Одоо тэгэхээр би хаалтаа задлана. Үүнийг 5-аар үржүүлээд нөгөөхийг нь баас үржүүлээд энэ үйлдэлийг хийхдээ сөрөг 2-ыг 5-аар үржүүлээд дараа нь сөрөг 2-ыг сөрөг 3-аар үржүүлнэ. Эсвэл сөрөг 2-ыг үржих нь 5-аас хасах нь сөрөг 2-ыг үржих нь эерэг 3 гэж гарна. Энэ хоёр тохиолдолд бичиж үүнийг сөрөг 2-ыг үржих нь 5, сөрөг 2-ыг үржих нь 5, нэмэх нь сөрөг 2-ыг үржих нь сөрөг 3 гэж бичнэ. Ийм хэлбэртэй бичиж болно. Эсвэл үүнийг сөрөг 2-ыг үржих нь 5, хасах нь хэрвээ энд хасах тэмдэг тавьбал үүнийг эерэг 3 гэж чинь ингэснээр эерэг 3-ыг хасаж болно. Тиймээс хасах нь сөрөг 2-ыг үржих нь 3. Би нэг бол энд хасах тэмдэг, нэг бол эерэг тэмдэг тавьж байгааг анзаарах хэрэгтэй. Эсвэл сөрөг тэмдгийг энд хүчээд эргийг нь энд хүчнэ. Гэхдээ эдгээр нь сөрөг 2-ыг яаж хуваарлсан тэнцүү байна. Надад сөрөг 2 байна. Тэгвэл энэ нь юутай тэнцүү вэ? Тэгэхээр сөрөг 2-ыг үржих нь 5 бол сөрөг 10. Тэгээд сөрөг 2-ыг үржих нь сөрөг 3 нь эерэг 6 болно. Эсвэл энд байгаа шиг сөрөг 2-ыг үржих нь 3 нь сөрөг 6. Гэхдээ бид хасаж байгаа учраас эерэг 6 болно. Тиймээс аль наранч бодсон эерэг 6 гарна. Энд байгаа нь эерэг 6, харин энд байгаа нь хасах нь сөрөг 6 учраас мөн адил эерэг 6 болно. Тиймээс сөрөг 10 дээр нэмэх нь 6 болно. Энэ хариулт мөн байна. Мэдээж хэрэг сөрөг 4 болно. Энэ илэрхийлэл ийм болно. Харин эхний хариулт бол сөрөг 16. Мэдээж хэрэг эхний хариултыг сонгохгүй бид зөв хариуг нь олчихсан. Дахиад нэг дасгал ажиллая. Дараах илэрхийллүүдийн аль нь сөрөг S-ийг үржих нь S-тэй тэнцүү вэ? Зөв хариултыг сонго. Энд бид орлуулж болохгүй, учир нь орлуулбал дараах хариунууд гарах боломжгүй. Тэгэхээр бид эдгээр хосогчдыг баг зэрэг өөрчилнө. Үүнийг бодох хэдэд арга байна. Эхний арга нь үржигдэхүүнүүдийн байрыг солих юм. Тиймээс үүнийг сөрөг S гэж харж олно. Арай ойлгомжтой бичиж. Бид үүнийг сөрөг S-ийг үржих нь өөр өнгөөр бичиж. Үржих нь S, үржих нь T. Хариултуудын аль нэг нь үүнтэй адилхан харагдаж байна уу? Нилээд төгсөн байна. Сөрөг S-ийг үржих нь S гэхийн оронд S-ийг үржих нь сөрөг S гэж байна. Үржүүлэх үйл учраас дахин хэлье. Тиймээс үнийг дахин бичиж болно. Дахин бичиж. Энэ хоёрын байрыг солиод S-ийг үржих нь сөрөг S, үржих нь T. Ингэж болно. Ерөөсөө энэ хоёрын байрыг сольсон. Энэ сөрөг S бол энэ эерэг S байрыг нь солиод яг энд харагдаж байгаа шиг боллоо. Одоо энд хариулт биш гэдгийг батлая. Магадгүй хэлбэрчлэх нь хамгийн амархан арга баг. Хамгийн зөв арга бол энэ S-ийг хуваарлах буюу хаалт задлах юм. Тиймээс энэ S-ийг хуваарлуул юу гарах вэ гэхээр S-ийг үржих нь T, тэнцүү S-тэй гарна. Ингэж бичсэн ч болно. Яг үн шиг S-ийг үржих нь T. Энд сөрөг S, үржих нь S байна. S, сөрөг S-ийг үржих нь S. Хэрвээ хүсвэл хасах нь S-ийн квадрат гэж бичиж болно. Энэ нь S-ийг үржих нь S-тэй адилхан. Энэ хариулт бол маш өөр харагдаж байна. Маш өөр хариулттай байна. Энд үр дүн нь 3 хувьсгчийн үржүүрээс хамаарсан байна. 2 өөр нөхцөл байна. Энэ болохоор 2 хувьсгчаас үр дүн хамаарсан байна. Тэгээд S-ийн квадратыг хассан. Эсвэл S-ийг үржих нь S-ийг хассан байна. Тиймээс энэ бол зөв хариулт олж чадахгүй. Дараах илэрхийллүүдийн аль нь
Сөрөг x-ийг үржих нь хаалтан дотор сөрөг y-ийг үржих нь x-тэй тэнцвэ. Би сануулхаа мартчих. Өмнөх бодлого шиг бичлэгээ төр зогсоогоод энд бодолт хийхээс өмнө өөртөө бодоод үзээрэй. Тэгэхээр бүх зөв хариултыг сонгосон байна. Үүнийг баг зэрэг өөрчилж үзье. Тиймээс энэ нь үржүүлэх үйлдэл буюу нэгдлийн чанар юм. Сөрөг x-ийг үржих нь сөрөг y, үржих нь x. Энд бичигдсэн хэлбэрээр бол энэ хэсэг нь жухамдаа бүлэглэх чанараар үүнтэй адилхан болно. Оронд нь би үнийг бичсэн ч болно. Одоо энэ хэсэг маш сонирхолтой боллоо. Учир нь сөрөгийг үржих нь сөрөг бол y болно. Тиймээс энэ нь x-ийг үржих нь y гэдэгтэй адилхан болно. Хасгаасгын нэмэх гэдэг шиг тиймээс x-ийг y-гээр үржүүлээд дахиад x-ээр үржүүлнэ. Үржүүлэх үйллийн талаар бидний мэдэх бас нэгэн чанар бол байр солих чанар юм. Өчигдгөөний байрыг солиход үржүүрийн чанар өөрчлөгдөхгүй. Гэхдээ хариултанд ийм хэлбэртэй илэрхийлэл байхгүй байна. Арай өөр харагдаж байна. Тиймээс байрыг нь солиод хэлбэрчлээ. Хэрвээ x-уудыг эхлээд үржүүлвэл ингэж бичиж болно. x-ийг үржих нь x, x-ийг үржих нь x, үржих нь y. Энэ хоёрын байрыг соличихлоо. Дахин хэлье. Би үржигдгүүний байрлалыг хооронд нь сольж болно. Хариултанд мөн л адил байхгүй байна. Гэхдээ x-ийг үржих нь x гэдэг бол x-ийн квадрат болно. Энэ бол x-ийн квадрат. Тиймээс энэ бол x-ийн квадрат. X-ийн квадратыг үржих нь y гэдэг нь энэ хариулттай адилхан байна. Харин энэ хариултын хувьд яах вэ? Хариулт нь үнэндээ тоо гарах юм байна. Учир нь ямар ч x-ийн хувьд x-ээс асганы x нь тэнцүү тэг болно. Тгийг юугаарч үржүүлсэн тэг болно. Тиймээс энэ илэрхийлэл тэгтэй тэнцүү хариулт биш байна. Тиймээс энэ хариултыг сонгохгүй. Дахин нэг дасгал. Дараах илэрхийллүүдийн аль нь А-г үржих нь сөрөг 10 дээр нэмэх нь 11-тэй тэнцүү вэ? Дахин хэлэхэд хэрвээ та үүнтэй адилхан илэрхийлэл харвал А-г хуваарлах буюу хаалт задлана гэдгийг шууд мэдэж авах хэрэгтэй. Энд байгаа шиг хаалтаа задлая. Хаалтаа задлацгаая. А-г үржих нь сөрөг 10 нь сөрөг 10-ыг үржих нь хаана? Эсвэл сөрөг 10А. Тэгээд А-г үржих нь 11-ийг нэмнэ. А-г үржих нь 11 бол 11-ийг үржих нь хатад тэнцүү. Тиймээс 11А гэж бичиж болно. Эдгээр хариултуудын аль нь зөв бэ? Сөрөг 10А дээр нэмэх нь 11А. Энэ хариултанд сөрөг 10А дээр нэмэх нь 11А гэж байна. Энэ хариулт зөв байна. Харин үүний хувьд ямар байх вэ? Энд зүгээр л байрыг нь сольсон байна. Хэрвээ 11А-г эхэлж бичсэн бол ингэж бичнэ. Хэрвээ 11А-г төрүүлж бичвэл бид 11А гэж бичээд тэгээ сөрөг 10А гэхийн оронд хасах нь 10А гэж бичиж болно. Дахин хэлэхэд бидний хийсэн зүйл бол ердөө л үүнийг нь аваад урд нь тавьсан. Тиймээс энэ хоёр илэрхийлэл хоорондоо тэнцүү. Энэ хариултыг ч бас сонгож болно.